Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйг их хэл дээрээ түгээхээр хасчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За өнөөдрийн ярих сэдэв бол Blue Origin компани New Glenn гэж цойлуурын хөөргөлтийн тухай ярина. За Elon Musk-ийн SpaceX гэх компани байгаа. Гол өрсөлдөгч нь болохоор энэ Amazon компани захирал Jeff Bezos-ийн Blue Origin гэдэг энэ сансрын компани байдаг. За анхны тойрог замын нислэг болох New Glenn гэж цойлуурынхаа одоо пуужингийнхаа анхны даалгаврыг бол ингэж амжилттай 2025 оны 11 сарын 13-нд буюу одоо Улаанбаатарынхаар бол Улаанбаатарын цагаар бол 14-нд амжилттай биелүүлсэн ийм явдал болсон. За энэ бол баг интернетийг эвдлэх шахсан ийм гайхалтай үйл явдал болоод өнгөрсөн баг ихийг сонссон байж магадгүй. За энэ талаар сонирхолтой гой юмнуудыг ярихаар бэлдээд аваад ирсэн байна. За Америкийн нэгдсэн улсын анхны тойрог замын сансрын нисгч John Glenn гэдэг хүн байдаг. За энэ хүний нэрээр анхны тойрог замынхаа энэ цойлуур хөлгөө шинэ Glenn гэх утгаар одоо New Glenn гэж нэрлсэн ийм цойлуур буужин байж байгаа. За Blue Origin компани болохоор өдийг хүртэл сансрын аялал жуулчлалын бүтээгдэхүүн борлуулж байсан тухай од мөндөр сугаар өмнө нь сансрын аялал жуулчлал гээд сэдвэр шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгээр ярьсан байгаа. Хайж чад бас сонсхийг уриалж байна. Зөвлөж байна. За New Glenn цойлуур нь болохоор олон удаа ашиглагдах боломжтой босоо газарддаг тийм цойлуур байгаа. Дэлхийн одоо хамгийн аврах цойлуур гэдэг одоо Saturn V, Saturn 5 гэдэг. За Saturn 5-аас л ялангуй жижиг. Гэхдээ одоогор бол 500 гаруй бараг нислэг хийцэн байдаг SpaceX компани Falcon хөлгүүдээс л хамаагүй том ийм хөлөг байгаа болохоор Elon Musk бол мэдээ сандарч байгаа бох. Гэхдээ Elon Musk бол Starship гэд бүр одоо бүх цаг үеийн хамгийн гайхалтай аврах том сансрын цойлуур байгаа юм чинь бас гайгүй хаа. За энэ удаагийн гол одоо энэ New Glenn хөөргөлтийн New Glenn буужингийн хөөргөлтийн даалгавар нь бол Escapade гэд ихэр хоёр сансрын хөлгийг ангараг гариглуу хөөргөх байсныгаа амжилттай бол биелүүлсэн байгаа. За өөр нэг даалгавар нь бол босоо газарталтаа турших ийм даалгавартай одоо зорилготой байсан. Jeff Bezos-ийн ээжийн нэрээр нэрлэгдсэн Jacqueline гэд нэртэй тосогч хөлгөн гоц гэдэг одоо далай дээр хөвж явдаг. За энэ хөлгөн гоц дээр бол амжилттай газардсан. За тэгэхээр даалгавар бол бүрэн одоо амжилттай болсон гүйцэтгэгдсэн гэж одоо үзэж байгаа. Үнэхээр гайхалтай тийм зүйл болсон. Одоо тухайн үед бол лайваар нь үзсэн бол үгүй бол одоо бас интернетээс бас хайгаад үзээрэй. Маш том хөлгөөр NASA-гийн Escapade гэдэг хоёр одоо энэ Марс гаригийг судлахаар ангарах гариглуу хөргөж байгаа юм зүйл шүү дээ тийм ээ. За тэгээд дээрэс нь яг босоогоор энэ газардж байгаа энэ аврах том хөлөг хөвж яваа усан онгоцон дээр босоогоор газардж байгаа гайхалтай мөчийг бол хөндөрлөгтөн бас анх удаа харсан. За оны ихэр хийсэн анхны туршилт нь болохоор Blue Ring гэдэг Blue Ring Pathfinder гэдэг хиймэл дагуулал амжилттай тойрог замд оруулж чадсан ч яг анхных нь бол бараг жилийн өмнө өргөж исэн. Яг газардаад нөгөө нэг газардах гэх цаашаа одоо нөгөө далай дээр хөвж яваа усан онгоцон дээр ингэж одоо далай идэж гэх юм уу. За далайдах үйл явцтай бол дэлбэрсэн байдаг. За тэгэхээр энэ босоогоор далайдах энэ юу одоо үйл явдлаа бол өөртөө турших гэж бас энэ удаагийн нислэгийг хийсэн гэж бас үзэж болно. За энэ удаагийн далай талтын бас нэг анхаарал татсан зүйл нь болохоор яг бичлэгийг үзсэн хүмүүс байгаа бол мэдсэн бах одоо ингээд тэр чинь ингээд хөлн гарч ирэл энэ далайдж байгаа гэх юм одоо хөлгөн гоц дээр ингээд бууж байгаа. За тэгээд яг ингээд буусныхаа дараа ингээд хөлгөн гоцын хөл болгон дээр ингээд үзүүр дээр бүг гэдэг нэг жижигхэн тесрэлт болоодсан. За энэ болохоор миний хувьд бол анх удаа харсан зүйл байсан. Энэ ямар утгатай ингээд харсан чинь шууд төлөвтэйгөө гэж өөрөө гагнж бэхэлж байгаа юм үйл явдал болж байгаа юм байна л да. Одоо энэ чинь маш том өндөр юм хөлөг. Одоо энэ чинь нэг жоохон юм усны давлгаа урж ирэл давлгаалахад энэ чинь унчих гээд байгаа болохоор тэр хөлөө өөрийг нь одоо шууд ингэж буужинга тэр чигт нь усан онгоцонтой ингэж бэхэлж гагнж яах гэсэн. За гагнаасууд нь автоматар ингэж хийгддэг ийм хачирхалтай зүйлийг бол би анх удаа харсан. За NASA-гийн Escapade гэдэг сансрын хөлөг одоо энэ хиймэл дагуул ангаргийг судлах зорилттой хиймэл дагуулууд байгаа. Энэний талаар бас ярихгүй болохгүй. Escapade гэдэг нь болохоор Escape and Plasma Acceleration and Dynamic Explorers гэдэг үгийн товчлол байгаа. За энэ ангараг гаригийн соронзон мандлыг болон яг соронзон мандалтай нарны шуурга ямар одоо яаж харилцан үйлчлэж байна гэдгийг одоо судлах зорилттой яг юм ижилхэн ихэр хоёр юм сансрын хөлөг энэ дагуулууд байж байгаа.
За анхны хоёр сансрын хүлгийг хоёр ширхэг сансрын хүлгийг нэгэн зэрэг ангаргалуу явуулсан ийм тохиолдол болсон гэдгээр их онцлог байгаа. За уг даалгавар бол ерөөсөө сүүлийн 5 гаруй жилийн дотор ангараг гаргалуу хийж байгаа анхны даалгавар. Одоо хамгийн сүүлд бол 2020 оны үед бол Perseverance гэдэг роверыг бол бид анх 5 жилийн өмнө явуулжсэн. Тэрнээс хойш бол ингээ ангараг гаргалуу бол ямар нэгэн тийм даалгавар хийгдэг байсан бол энэ 5 гаруй жилийн доторх бол анхны ийм даалгавар боллоо ангараг гаргалуу хийж байгаа. За дэлхийгээс ангараглуу хийх аяллаа цонх гэж юм байдаг. 26 сард нэг удаа гарч ирдэг. Бараг ойролцоо орлон чинь 2 жилд нэг удаа ерөнхийдөө ангараг гараг дэлхийдээ ойрцдог гэсэн үг. За энэ үеийг бол бид нар бол ангараг гараглуу хийх аяллаа цонх гэж нэрлэдэг. Энэ цонх одоо 2026 онд бол онгоох байсан. За тэгсэн чинь 2026 онд одоо эн чинь баг жилийн дараа онгоох зүйлийг бол бид нар одоо ингээд хөөргөж байгаа ямар учиртай гэхээр энэ скипет хөлөг болохоор яг энэ цонхыг онгоох хүртэл бол энэ нар дэлхийн тойрог замын L2 гээд нэг одоо дэлхийгээс 1.5 сая км-ийн зайд байрлаг Лагранжийн 2 дугаар цэг гэж одоо онцгой цэг байдаг. Одоо нэгэсэндээ нар дэлхийн хоёр татагдангуудаа одоо тойрог замынхаа төвөөс зүгт хүчээр яг тэндээ тогтоод үйж идэг ийм доктортой эмцэг үйж идэг. За энэ цэг дээр бол очиод ингээд зогсно. Одоо төр зогсно гэсэн үг. Тэр хавьтай ингээд байж байна. Гэтэ тэгж үйж явахдаа бол нэг айхтар юу ч хийхгүй зүгээр суuna гэж бол байхгүй. Энэ бас одоо энэ манай энэ дэлхийн нарны шуургатай яаж одоо юу гэж байгаа. Энд чинь бас ангараг гарагийн соронзон мандлыг судлах зорилттой юм чинь дэлхийх эдсэн судалж чадна. Нэгсэнд бол сансрын цаг уурыг тэнд судлаад одоо цонх онгоохыг хүлээх зураа гээд цаг уур судлаад ингээд байж байна гэсэн үг. За энэ шинэ орбит бол маш тийм өвөрмөц орбит гэж байгаа. L2 Лагранжийн цэг дээр очоод ингээд зогсож идэг энэ орбит бол ерөөл ангараглуу хийх шинэ зам болох ийм бололцоотой гэж үзэж байгаа. За дэлхийгээс ингээд хөөрөх үед ингээд цаг уурын ч юм уу эсвэл техник технологийн ямар нэгэн асуудлаас болоод хөлийн хөөрөлт одоо пуужингийн хөргөлт бол ингээд зогсдог, гацдаг, саатдаг. За тэгээд 2 жил хүлээж 26 сар хүлээжсэн эцэст нь одоо ингээд тэнгэр муухай болчлаа гэдээ саатчих юм бол онцгүй шүү дээ. За тэгэхээр энэ шинэ L2 цэгээр дайрж одоо ингэж цонхоо хүлээж байгаа, цонх нэгтийг хүлээж агаад дэлхий рүү унана гэж байгаа. Дэлхий рүү тэндээс унаад дэлхийгээс таталцлын дүүгүр гэж байдаг. Одоо энэ татвчны юуг аваад одоо тусламж аваад ингээд ангараглуу дүүгүртэж одоо өөрсдийнхөө анхны хурдыг авдаг. Энэ одоо орбитыг бол ерөөсөө ирээдүйд баг ангараглуу хийх ихэнх нислэгүүд бол хийх бах. Ягаад тэгэхээр цонх онгоохоос өмнө хичнээн сарын өмнө бол ингэж хөөрөгчөөд тэгээд нөгөө нэг L2 цаг дээрээ хичнээн удаан хүлээж байгаа. Тэндээсээ шууд цонх онгоох үед нь гараа явчихна гэдэг бол одоо дэлхийн агаар мандал одоо техник технологийн саад бэрхшээл авахгүйгээр шууд тухайн цагтаа л хөөрөөд явчих. Ийм гайхалтай ийм тойрог зам болохоор энэ удаагийн энэ хөөргөлт бол маш тийм онцгой боллоо гэж үзэж байгаа юм байна. За ямар ч хэсэн энэ пуужин соёлуурын хувьд бол нэг иймэрхүү мэдээлэл байна. За дараагийн мэдээ болохоор энэ IBM компани цоошин квант компьютерууд танилцуулсан тухай юм мэдээлэл үүж байгаа. За өнгөрсөн 7 хоногт буюу 2025 оны 11 сарын 12-нд квант компьютерийн анхдагч бас түүчээлэгч энэ IBM компани маань өөрсдөө квант технологийн бүтээгдэхүүнүүдэд танилцуулдаг Quantum Developer Conference гэдэг үйл ажиллагаар бол Heron, Nighthawk болон Loon гэдэг нэртэй 3 шинэ квант компьютерийн чипийг танилцуулсан. За энэ л гайхалтай зүйлс. IBM компани л өөрөө квант компьютерийн технологи дээр бол 2033 он хүртэлхийн төлөвлөгөөгөө танилцуулсан байдсан байлээ. За тэгээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн болон туршилт судалгааны гэж энэ хоёр хуваадаг энэ өөрсдөө төлөвлөгөөг за бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд мэдээж одоо хэрэглэгч санал болж байгаа бодит бүтээгдэхүүнүүдэд хөгжүүлдэг бол туршилт судалгааны төлөвлөгөөнд бол энэ шинэ инновац болон ирээдүйд нэвтрүүлэх технологиудаа судалдаг ийм төлөвлөгөөнүүдэд тусгасан байдаг. За энэ Heron болохоор өнгөрсөн жил анх танилцуулсан энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд нь багтсан юм чип байгаа. За Heron-ы энэ 3 дахь сайжруулсан загвар буюу 330 мянган C-LOP буюу энэ хэлхээний өвлөл хийх чадвартай ийм сайжруулсан чип байгаа. Quantum компьютерийн чип. За энэ өмнөх жилийн загвар нь 220 мянган C-LOP байсан бол энэ жилийнх 3 дахь сайжруулсан 3300 C-LOP болж байна. За энэ нэг юм шин хуучин одоо чип сайжруулж шинжил загвар танилцуулсан иймэрхүү quantum чип байгаа бол Nighthawk гэдээ бас нэг юм бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөний гадаа үгж байгаа чип байна. За энэ Heron-ы дараагийн одоо цоошин
загварын квант чип 2028 он хүртэл одоо ерөнхийдөө бүх энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөнийх нь гол суурь нь болж байгаа. Одоо энэс хойш бол дандаа энэ Heron-ыг биш Nighthawk-ыг ингээд сайжруулад ингээд явчихна гэсэн үг. За энэ шинэ квант чип нь болохоор 120 кубиттэй 5000 авахлагтай. За өмнөх квант компьютеруудаас болохоор 4 кубиттэй холбогдсон байдаг. 1 кубит нь 4 кубиттэй холбогдсон ийм дөрвөлжин тор хэлбэрийн бүтцтэй байдгаар их онцлог. За энэ нь болохоор өөрт нь бол 16 дахин үр ашигтай ийм квантын хэлхийг ажилуулах чадамжийг олгож байгаагаар их онцлог юм байлээ. За Heron-ы хувьд болохоор энэ кубит бүр нэг 2 юм уу 3 кубиттэй холбогддог. Нийтдээ 176 холболт буюу энэ коплер гэж нэрлэдэг байгаа. Кубитүүдийн хооронд нь коплер хийж ингэж холбдог. За тэгвэл 176 холболт хийдэг байсан бол энэ Heron Nighthawk энэ шинэ чип нь болохоор 218 коплертай 30% илүү төвөгтэй хэлхийг одоо илүү цөөхөн авахлахаар угсрах боломжтой гэдгээр давуу тал одоо онцлог давуу тал болж байгаа. Илүү төвөгтэй квантын хэлхийг одоо ажиллуулах боломжтой өмнөх чипүүдээс 20% илүү ажиллагаатай, үр ашигтай ийм чип гаргаж ирсэн байна. За энэ бол ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт буюу одоогоор бид нар шууд ингээд ашиглах боломжтой. Одоо бид нар IBM Q гэж ороод энэ cloud байдлаар шууд квантын алгоритм бичээд дээр нь шууд энэ Nighthawk юм уу энэ шинэ Heron-ууд дээр бид нар шууд ажиллуулж үзэж болно гэсэн үг. Харин Loon гэдэг ингээд шинэ бас чип гаргасан байгаа. За энэ чип болохоор туршилт судалгааны зорилттой. Одоо энэ нэг туршилт судалгааны төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байгаа юм зүйл. Одоо ирээдүйд нэвтрүүлэх ийм цоо шин чип гэсэн. QLDPC гэж өөрчлөж байгаа нь одоо IBM-ийн гаргаж байгаа квант алдаад суралтын алгоритм байна. За энийг хэрэгжүүлэх боломжтой гэдгээр энэ Loon гэдэг чип бол маш том одоо давуу талтай, бусдаас онцлог давуу талтай болж байгаа. За энэ 1 кубит нь 6 кубиттэй холбогддог. За өмнө нэг энэ манай юу ч юм болохоор Heron ч юм болохоор 2 юм уу 3-тай холбогддог гэсэн 1 кубит нь Nighthawk болохоор 1 кубит 4 кубиттэй холбогддог болсон бол энэ Loon бол 1 кубит 6 кубиттэй холбогддог. За өмнөшгийн ийм 4 кубиттэй ийм тор байдлаар холбогдохоос гадна ийм бүр ийм алсын кубитүүдийн хооронд нь ингэж холбогддог ийм C-coupler гэдэг ийм цоо шин зүйл гаргаж ирж байгаараа энэ алдаацралтын алгоритмыг бол маш сайн хийж чаднаа гэдэг ийм одоо нэгэсэндээ бол бид нар бол өмнө нь ийм 1 кубит 4 зүйлтэй 4 кубиттэй холбогдоод энэ болохоор нэм тор бүтцтэй юу гэдэг байгаа шүү дээ те ийм square lattice гэж нэрлэдэг байгаа. Ийм бүтцтэй байснаар ийм хавтгай ийм алдаад суралтын алгоритм хэрэгжүүлэх боломжтой байсан. Нэгэсэндээ 2 хэмжээст x y тэнхлэгдэл. Тэгвэл энэ одоо 6 кубиттэй холбогддог энэ C-coupler гэдэг зүйлийг ашигласаар болохоор бид нар хавтгай дээрвш 3 хэмжээс дотор буюу энэ x, y, z гэдэг ийм 3 хэмжээс дотор энэ алдаад суралтын алгоритмыг хийх боломжтой болж байгаагаар маш том давуу талыг олгож байгаа. За тэгэхээр ирээдүйд бол алдаагүй ажилдаг одоо энэ fault tolerant гэж нэрлэдэг байгаа тийм алдаагүй ажилдаг, зөв ажилдаг энэ квантын компьютер гарч ирэхэд бол Loon бол зайлшгүй юм шаардлагатай хөгжүүлэлтийн юм ажил хөгжүүлэлт турш судалгааны ажил хийж байгаа. За энэ чип хоорондоо болохоор модуляр хэлбэрээр холбогддог бусад энэ чипнүүдээс маш тийм онцлог болсон байна. Одоо нэгэсэндээ нэг Loon ээж байгаа 2 Loon чипийг аваачаад хооронд модуляр байдлаар холбоод нэг квантын компьютер шиг өргөгдөх боломжтой. За ингэснээр юу болох вэ гэхээр одоо мэдээж ойлгомжтой квантын компьютероо зөвхөн хооронд нь холбоол илүү хүчтэй болгоо ажиллуулад боломж бүрдүүлж байгаа. За дээрэс нь Relay BP гэдэг энэ шин төрлийн алдааны декодер танилцуулсан байгаа. Одоо ер нь бол өмнөх нэвтрүүлгүүдийг өмнөх галуу шовуунуудыг үтсэн бол энэ дээр одоо квантын алдаад суралт гэдэг бол классик одоо ингэж компьютерийг шаарддаг. Одоо нэгэсэндээ NVIDIA-гийн гаргасан байсан шүү дээ тий. Энэ квантын алдаад суралтын алгоритмыг бид нар тооцоолох нь бүхэл бүтэн ийм классик суперкомпьютер хэрэг болоод байна. Нэг GPU-нууд нөгөө нэг том их тог иддэг том ийм кластер суперкомпьютерүүд хэрэг болж исэн бол энэ Relay BP гэдэг энэ цоошин IBM-ийн боловсруулсан арга нь болохоор 480 наносекунд дотор энэ квантын алдааг декод хийснээрээ алдааг нь юм баг real time шоу тийм ингэ чинь наносекунд гэж чинь одоо 1 миллисекунд хүрэхгүй одоо 1 миллисекунд гэж чинь секундыг орог сая хуваасны 1 штэ секундыг сая хуваасны 1 одоо тийм одоо тэрнээс бага хэмжээстэй цаг хугацааны дотор ингэж алдаад сурлан гэдэг бол нөхөр гайхалтай шууд ер нь алдаануудын засаж явна. Гэхдээ энэ бол ерөөсөө юу ч биш. Энэ Relay BP-гийн гаргаж ирж байгаа хамгийн чухал зүйл бол FPGA гэж одоо нэрлэдэг. Одоо бид logic chip гэж. Logic chip гэж одоо бидний ашиглаж байгаа энэ GPU ч юм уу CPU-нээс шал өөр маш бага энергиаар маш хурдан ажилладаг ийм чипийг бол FPGA гэж нэрлэдэг.
Тэгвэл энэ FPGA гэдэг чипийг ашиглаж хийснээрээ ийм хурдан болсон байна. Хамгийн гол нь дээр нь одоо энэ эрчим хүчний хэмнэлттэй буюу одоо нөгөө нэг Nvidia-гийн гаргаж ирээд байгаа алдаа цэцрийн суперкомпьютер ч юм бол маш их тог зарцуулах бол энэ бол маш бага тогоор маш хурдан гэж квантын алдааг засснараа одоо ирээдүйн бид нар бол квантын компьютерийг илүү хямдхан, илүү одоо ингэж боломжтой хүн болгонд хүртээмжтэй хэрэглэх боломжийг олгож байна. Олгох нэ гэж одоо ингэж үзэж байгаа. За програм хангамжийн хувьд болохоор Qiskit SDK гэж байдаг. Ер нь бол бид нар зөвхөн одоо энэ хардвер чипнээс гадна дээр нь яаж програм хангамж хөгжүүлэх үү гэдэг юм асуудлууд тулгардаг бол энэ Qiskit SDK-гийн 2.2 гэдэг энэ хувилбарыг шинээр гаргаж ирсэн. Энэ одоогийн ажиллаж байгаа T-Cat гэдэг сангаас бол 83 дахин хурдан ажиллаж байна гэдэг юм гаргаж ирсэн байна. Зарим цаашдын төлөвлөгөө нь бол 2026 онд буюу эх онд бол анхны quantum advantage буюу одоо quantum supremacy гэдэг тийм энэ classic компьютер хийж чадахгүй quantum компьютерийг хийж чаддаг ийм ашигтай ажил байна гэдгийг бол батлана гэсэн зорилго тавьсан байгаа. Энэ одоо шинэ гаргасан Nighthawk гэдэг квантын чип дээр бол энэ жишээг ажилуулна гэдэг ийм зорилт тавьсан ажиллаж байгаа юм байлээ. Одоо нөгөө нэг 33 он хүртэл гаргасан төлөвлөгөө шүү дээ, тийм ээ. 2029 онд болохоор анхны алдаан тесвэртэй 200 кубит 100 сая хавхлаг үхийн квант компьютерийг танилцуулна гэж байгаа. Энийх нь нэр нь бол Starlink гэдэг нэртэй байна. За энэ Starlink бол ерөөсөө энэ 200 кубит дээрээс нь 100 сая хавхлаг гэдэг чинь 200 кубит шин чинь 200 мянга байх хэвээр. 200 мянган кубит 100 сая хавхлаг үхийн квант компьютер хэлцүүл. Энэ бол ерөөсөө одоо бидний жинхэнэ нөгөө нэг бидний Facebook-ийг эсвэл нөгөө биткойны төрөвчийг задлан хактан нууц үгийг гаргаж ирнэ гэдэг энэ зүйл болно гэсэн үг. 2033 он гэхэд бол 2000 кубит. 200 кубитийн зөв юм биш үү? 2029 онд болохоор 200 кубиттэй энэ Starlink-а танилцуулах бол 2033 онд 2000 кубиттэй 1 тэрбум хавхлаг үхийн Blue Jay гэдэг квант компьютерийг гаргана гэж ингэ төлөвлөсөн байна. За ямар ч хэлсэн бид нар бол одоогийн байдлаар энэ Nighthawk дээрэс нь энэ Heron гэдэг чипүүдийг бол шийд IBM Q руу ороод бас ингэ туршиж үзэх боломжтой. За дээрэс нөгөө нэг гаргаж ирсэн Qiskit SDK гэдэг нэг програм хангамжийг нь турших боломжтой. Миний хувьд л IBM Q дээр л анх одоо орж ингэж квантын компьютер, квантын алгоритм яаж бичих талаар танилцчихсан. За дээрэс нь амьдралдаа анх удаа энэ квантын компьютер дээр өөрийнхөө бит алгоритмыг ажиллуулж ирсэн гэдэг бол маш гайхалтай юм туршлага байсан. За тэгэхээр та бүхэн ч гэсэн ороод бас сонирхож үзүүл үзээрэй. Мөн энэ төлөвлөгөө ч гэсэн сайт дээр байж байгаа юм байлээ. За өнөөдрийн бэлдэж авчирсан мэдээ ийм байла. Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг их хэл дээрээ түгээхээр хасч улаан миний би Монгол Улсын Улаанбаатар хотоос сайн сайхныг хүсэн мэдчиллээ. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4508. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.